За сайн бацхан уу, доктор Туяа Ана. Өнөөдөр та бүхэндээ би Америк нэгдсэн улс болон Англи улсад хэрхэн 100% тэтгэлгээр сурах тухай одоо би мэдээлэл оруулах гэж байна. За хэрвээ та миний YouTube чаналыг үзчихсэн бол миний одоо танилцуулган дээр миний хувьд бол Америк нэгдсэн улс болон Англи улсад аль алинд минь сурч ирсэн туршлагатай байгаа. За тэгээ Америк нэгдсэн улсаас би бас өөрөө 100% тэтгэлэг аваад яг ингэж суралцж ирсэн 2011 онд. Тэгэхээр энэ туршлага болон одоо мэдээж өөрчлөгдсөн шинжилтүүдээ ямар байна, яаж байна. За тэгээд энэ тэтгэлгүүд нь одоо ярих гэж байгаа тэтгэлгүүд нь гадаад оюутнуудад зориулсан тэтгэлэг байгаа. За гадаад оюутан тусмаа одоо Монгол хүмүүст зориулсан Монгол оюутнуудад зориулсан одоо мэдээлэл ярих гэж байгаа. Яагаад тэгэхээр улс орон болгон өөр ингэсэн визний шаардлагатай, тэтгэлгийн шаардлагатай ер нь бол өөр байгаа. Тийм учраас одоо яг энэ цуглуулсан мэдээлэл маань ерөнхийдөө Монгол улсын оюутнуудад хэрхэн одоо Америк нэгдсэн улс болон Англи улсаас тэтгэлэг авах боломж ямар боломжууд байна гэдэг тухай ярих гэж байна. За тэгээд энэ ярих гэж байгаа тэтгэлүүд маань ерөнхийдөө бол сургалтын төлбөр, амжиргааны зардал, ном, за тэгээд онгоцны зардал гэдэг эрүүл мэндийн даатгал гэдэг ингээд багц юм хөтөлбөрүүдийн одоо тухай ярих гэж байгаа. Америк нэгдсэн улс